та миний загснуудыг эргэж чадсан болов. Давтан хэрэгүүлсэн с ิจ гтний шүүх хурал хойшлогцоор байгаа нь ард иргэдийн уур бухимдлыг ихэвчлэн Хамжаачийн дүгнэлт гаргуулсан шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулчлаа. Би дахин үзэж сонсож явсан бичлэг дээрх охин гард орсон. Сонирм өгөөз. Тэр хэрэгээ хүлээсэн. 3 жилийн дараа эргчин сэргсэн ч гэлээ. Ёс зүйн шийтгэл хүлээж байсан дүү. Чамаас хизээч салахгүй. Эд хэрэгтэй. 500 сая. Өмгөөлөгч Тэнгисийн өмгөөллийн эрхийг 1 жилийн хугацаатай хасах саналтай байна. 15 сая төгрөг надад чааш. Онц ноцтой хүн амны хэргийн материал туслахаа явуулаад. Та бид хоёр яг адилхан болчихлоо. Наад шүүгдэгч чинь толгой орогд гаргаа болчиход байна шүү дээ. Хэдүүлээ чадан заяа. Чи ухаантай шүү дээ. Одоо хангалттай. Таны тэнд өгчөрөө гэсэн шүү. Бүх насаар минь эрх юмд асуулгасан л үз. Монгол улсын нэрийн өмнөөс Намайг уучлаарай. Аваа би яагаад Хохирогчийн аав нь мөнгө өгсөн гэж уурлаад тэр хүн дайраад. Би тэнд очиод юу гэж хэлэх вэ? ангийнхан найзын Шийдэгдэхүү. чиний үнсэлчин хүртэл шийтгэл байдаг. сошиал орчинд маш их өвмэн дэрж хүлээлт үүсгэж байгаа. Онц ноцтой бүх амны хэргийн Яхаараа би чам шиг хүний атгаас болж. Үх ястай. яг үнэхээр энэ хэргийн шүүхэд шийдвэр хийх